Сайн байцгаана уу хүмүүс эргэж та бүхэндээ энэ өдрийн мэдээг альтхан дэвшүүлж байна. 21 жилийн түүхтэй DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэндээ өнөөдрийн аймаг орон нутагт ямар үйл явдал болж өргөсөн тухай онцлог мэдээллүүдэд танилцуулна. Мэдээлэл хүргэж байна. Шинээр баригдах Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн олон улсын тендер зарлагджээ. Цаг хугацааны төлөвлөгөө шатлалынхаа дагуу 2030 онд шинэ эмнэлгийг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Дархан аймгийн хүн амын өсөлт, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын засгийн газар болон Европын цэргийн босгол хөгжлийн банкны зээл, буцалтгүйн тусламжаар хэрэгжин бүтээн байгуулагдах Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн олон улсын тендер зарлагдлаа. Иргэдэд энгийнээр тайлбарлал, шинэ нэгдсэн эмнэлгийн хяналтын инженерийн тендер, мөн зураг төсөл барилгын ажил гүйцэтгэх тендер зарлагдаад байна. Олон улсын тендер гэх нэршилтэй боловч тус тендерүүдэд гадаадын болон Монгол Улсын дотоодын компаниуд оролцох бүрэн боломжтой. Гол нь шалгуурт нийцсэн байх ёстойг онцоллоо. Манай төслийн хүрээнд одоогийн байдлаар 2 тендер зарлагдсан байж байна. Нэгдүгээрх нь болохоор барилгын ажлын хяналтын инженерийн тендер зарлагдчихад явж байгаа. Энэ тендер маань одоо 3 сарын 30 гэхэд хаагдах юм олон улсын тендер байгаа. Нөгөөх тендер маань болохоор энэ эмнэлгийн барилгыг зураг төслийн зураад барих тийм барилгын ажлын гэрээ байгаа. Энэ нь Фидикийн шар ном гэдэг одоо олон улсын юм гэрээний хэлбэр байдаг. Тэр хэлбэрээр хийгдэх юм ажлын тендер зарлагдаад бас явж байгаа. Европын цэргийн босгол хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл учраас энэ төслийн хүрээнд хийж байгаа бүх худалдан авалт тухайн санхүүжүүлж байгаа байгууллагын бодлого журмын дагуу нийцтэй хийгдэх ёстой байдаг. Энтэй нийцүүлээд бид нар олон улсын төсөл хэрэгжүүлэлтийн дэмжих зөвлөх гэдэг зөвлөх байгууллагын хамтаар төслийн нэгж маань дээрээс нь одоо энэ ажлыг одоо хариуцж байгаа эрүүл мэндийн яам маань бүрэн оролцоотойгоор энэ тендерийн баримт бичгийг нэлээд урт хугацаанд нягхуур хянаж олон талын хүмүүс хянаж хийсэн ийм урт хугацааны ажлын дараагаар ерөнхийдөө бол өнгөрсөн оны 5 сард төсөл хэрэгжүүлэх нэгж маань байгуулагдаад энэ тендерийн асуудлыг одоо боловсруулах ажлыг хийж эхлээд 2 тендерээ зарлалчаад байж байна. Зарлагдсан 2 тендер маань хэдэн сарын хэдний хүртэл нээлттэй байж байгааг хаалтгаар байна тийм ээ. Хугацааны За хяналтын инженерийн тендер маань ерөнхийдөө нөгөө 2 сарын 18-нд зарлагдаад 3 сарын 30-наар хаагдах ийм хуваартай байж байгаа. Энэ нь болохоор энгийн 2 тогтоотой тендер санал авж байгаа. Нөгөөх маань болохоор 2 үе шаттай тендерийн процесс явагдана. Тендер маань 2 сарын 26-нд зарлагдсан. Эхний шатны хаалтан 4 сарын 7-нд хаагдахаар байгаа. Анх төсөл эхэлсэн цагаас хойш өнөөдөр хүртэл галан дэд бүтцийн ажлууд буюу үерийн далан сувагшууд татах болон авто замын ажлуудыг Монгол Улсын засгийн газраас хийгдэж явж байна. Нийтдээ 36 мянган метр квадрат барилгын талбайтай байх бөгөөд цаг хугацааны төлөвлөгөө шатлалын дагуу 2030 онд эмнэлгийг бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгааг төслийн барилгын инженер мэдээлж байна. Монгол Улсын засгийн газар болон Европын цэргийн босгол санхүүжилтээр 250 ортой нэгдсэн эмнэлэг барихаар ингээд бэлтгэл ажил хангалттай явж байна. Нэгдсэн эмнэлгийн барилга маань одоо 5 газар буюу 50 мянган метр квадрат талбай дээр 250 ортой хэвтэн эмчлүүлэх амралт орын хэсэг, халдвартын барилга, эмэг судлалын барилга гэсэн нийт одоо 36 мянган квадрат талбайтай иж өрн орчин үеийн тохилог одоо ийм эмнэлэг болох юм аа. За манай эмнэлгийн маань одоо ерөнхийдөө тендерийн бэлтгэл ажил хангагдаад одоо манай төсөл хэрэгжүүлэх нэгжээс болохоор PIS зөвлөх компаниуд маань хамтран одоо тендерийн бэлтгэл баримт бичиг боловсруулах ажлыг бүрэн хангаад байна. Одоо манай төслийн нэгжээс болохоор одоо аймаг орон нутаг эрүүл мэндийн яам, сангийн яамнаас болохоор төслийн ерөнхий төлөвлөгөө барилгын эскиз зургийг одоо ингээд баталсан. Энийг одоо сайжруулсан. Тиймэрхүү үе шаттай одоо барилга маань барилгын ажил эхлэх юм бэлэн одоо бэлтгэл ажлыг хангаж байна. Одоо гүйцэтгэгч компани маань одоо ингээд шалгараа ороод ирвэл одоо энэ барилга маань үндсэн зураг төслийн шат руу орно. Энэ жилийн хувьд бол 2026 онд болохоор барилгын одоо иж өрн зураг төслийг хийж гүйцэтгээд одоо магадлалаар оруулаад бүрэн баталгаажуулж барилга өсөлтийн ажил 2027 оны ихээр 4 сард эхлэхээр бэлтгэл ажил хангаж байна. Бидний одоо тооцсон одоо барилгын төлөвлөгөөт хугацаагаар бол 27 оноос эхлээд ерөнхийдөө 3 жилийн хугацаатай буюу 36 сарын хугацаанд иж өрн ашиглан оруулахыг төлөвлөсөн байна.
Шинэ одоо манай энэ барилга маань газар хөдлөлийн 6-7 баалын яг зааг дээр байж байгаа. Тэгээ хөрс маань бас нэлээд ослог хөрстэй учраас одоо нэлээд нухацтай юм бай. Одоо стандарт нийцүүлсэн байдлаар одоо зурагчлаа боловсруулна. Гэх учраас одоо зураг боловсруулах хугацаа маань ямар ч байсан ингээд жилийн хугацаатай. Тэгээд дараагийн шатны ажлууд нэг үргэлжлэл дуусгана. Шинэ нэгдсэн эмнэлэг нь олон улсын жишгт нийцсэн амбулатор үзлэг, хүүхэд насанд хүрэгчдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, халдварт өвчин судлал хэвтэн эмчлүүлэх тасаг, яаралтай төрөөсламж гэсэн 4 үндсэн барилгаас бүрдэх иж бүрэн тоноглогдсон нэгдсэн эмнэлэг болох юм а. 50,000 м2 барилгачих талбайтай 250 хэвтэн эмчлүүлэх ортой байх бөгөөд 130,000 хүнд үйлчлэхээр төлөвлөж байна. Мөн онцлогооны иж бүрэн лабораторитой, 6 мэс заслын өрөөтэй, 207 автомашины зогсоолтой, эрчим хүчний эдэж сертификаттай байхаар төлөвлөгдөж байна. Дарагтай Дэбэслэз иргэдийн гомдол саналыг хүлээн авч иргэдийн эрх ашиг хамгаалан тэдний дуу хоолойг хүргэх тал дээр анхаарал ажилладаг. Тэгвэл бидний бэлтгэсэн сурвалжлагын үр дүн боддоор гарсаар байна. Үзэгчдээ Дэбэслэзийн мэдээний албанаас иргэдийн бас хүүхдүүдийн дунд одоо маш эрсдэлтэй аюултай орчин нөхцөл байна. Тодруулж хэлэх юм бол төмөр замын аюулгүй нөхөн гарцанд бол ямар ч камержуулалтын систем байхгүй. За энэгээр зочиж байгаа хүүхэд багчууд иргэдийн дунд айц төрүүлсэн олон зүйлсүүд байдаг гэдэг талаар сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байсан. Тэгвэл бид бүхний сурвалжлагын үр дүн боддоор харж үзэгчтэйний харж байгаачлан Дархуул аймгийн цагдаагийн газар болон Дархуул аймгийн засаг даргын тамгын газрын мэдээлэл технологийн албаны дэмжлэгтэйгээр энэхүү нөхөн гарцыг иж бүрэн камержуулалтын системд холбож яг одоо камержуулалттай болсон учраас иргэд эцэг эхчүүд олон нийт маань айх аюулгүйгээр энэхүү нөхөн гарцаар зорчих боломж бүрдээд байна. Дархуул аймгийн мэдээлэл технологийн алба цагдаагийн газартай хамтраад төмөр замын нөхөн гарцад байрлах хяналтын камеруудыг сая шинжилэн засварлаа. Өөрийн хөрөнгөөр болон дотоод нөөц болцоод дамжуул. За энэ дээр нийт 4 камер байршуулж нэг бичигчийн тавиад тэнд сууж байгаа хяналтын ажлын өрөөнд нь дэлгэцэн сүг байрлуулж гисэн. Камерын нэгтэршил нь 8 мегагийн нэгтэршилтэй сүүлийн камерыг байршуулж 2 гарц болон дотор түнэлд нь байрлууллаа. Тэгээ мөн давхар энэ дээр бид нэр антин тавиад энэ хяналтын камерын дид төв дээр бас үндсэн дүрсийг наашаа дуудаж авчирч байна. Тэгэхээр цаашдаа энэ түнэл гарцсан хяналтын камерын дүрслэлийн камерын хяналтын дид төв дээр бас давхар бичигдээд явна гэж ойлгож байна. Бид ер нь цаашдаа бас энэ биержийн бас нөхөн гарцыг камерыг бас сэргийх. Энэ өмнө тавигдсан байсан камерууд маань нэгдүгээр технологийн хуучралт болон юуны мэдээлэл дамжуулах нөгөө шилэн кабель антеннууд нь гимтсэн байсан байна. Тэгээ бид нэг бас нөөц боломжоор шинжилэн засварлаад үе шатаагаар оруулаад явж байна. 2 дугаар сарын бэлтгэсэн сурвалжлага Дэбэслэзийн мэдээллийн хөтөлбөрөөр цацагдсанаас гадна телевизийн албан ёсны хуудас нь тавигдаж сошиал орчноор иргэдэд хүрсэн билээ. Тэгвэл энэхүү сурвалжлага 41.5 мянган хүнд хүрч олон иргэд сэтгэлээ илэрхийлсэнийг даршин дуртахад таатай байна. Та бүхэн камержуулалттай холбоотой тодруулах мэдээллээ аймгийн засаг даргын тамгын газарт байрлах камерын ялалтын дэд төвөөс авлах боломжтой юм а. Дарагтай нөөцийн махыг иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулан жил бүр бэлтгэн хүргэдэг хүлээ. Тэгвэл 2026 оны 3 сарын 15-наас эхлэн өвхөр хонь ямааны махыг худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Ингээд Дархуул аймгийн хүнсэд аж ахуйн газрын дарга Гамболдоос тодруулсан мэдээллийг одоо хүргэнэ. Жил бүрийн хавар иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн махыг бэлтгэн худалдаанд гаргадаг. Энэ жилийн тухай Дархан Эрдэнэ мах комбинат компанийн бэлтгэсэн 102 тонн өвхөр хонь ямааны махыг 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаалах юм байна. Дархан хотын энэ хүнсний хэрэгцээ зориулж хаврын хэрэгцээ тийм ээ мах нөөцлөдөг байгаа. Тэгээ энэ жил бол аймгийн төсвийн 300 сая төгрөг хөрөнгөөр мах нөөцлсөн. За нийтдээ 102 тонн мах байгаа. Үүний 50-аас дээш нь бол өхрийн мах. За нэг үлдсэн дийлэнх нь бас 40% нь хоньны мах байгаа. Нэг 10% нь ямааны мах байгаа. Тэгээд Дархан Эрдэнэ гээд махны үйлдвэр шалгараад гэрээ хийсэн. Одоо 3 сарын 15-наас нөөцийн махаа худалдаанд гаргах гэж байна. Тэгээ манай дархамчид бид нөөцийн махыг ингээд энэ баг бүрт байгаа хүнсний дэлгүүрүүдээр гэрээ хийж борлуулдаг. Тэгээд одоо 15-ны өдрөөс ингээд борлуулна. За үнийн хувьд бол өхрийн махыг 16,300 төгрөгөөр килограмм тутмын, хоньны махыг бол 14,800 төгрөгөөр худалдах юм байна. Тэгээд одоо мэдээж ажлын хэсэг гарчихсан ажлын хэсэг махны дээжийг шинжилгээг хамруулад
дээр нь одоо савлгааны ажил хийгдээд эргүүрүүдтэй гэрээ байгуулах гэх мэт бэлтгэл ажил хийгдэж явж байна. Мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг махны чанар стандартын шаардлага хангасан хэсэг борлуулалтын сав баглаа бодолд хяналт тавин ажиллаж байна. Нөөцийн мах бүрийг мал эмнэлгийн 5 төрлийн лабораторийн шинжилгээнд хамруулж ууд сав баглаа бодлыг стандартын дагуу савладаг байна. Дараагтээ иргэд дархны дулааны сүлжээ төрөмж төвцөд компанитай холбоотой санал гомдол мэдээлэлээ цахим орчинд илэрхийлэх бус харин албан ёсны дуудлагын утас болон иргэдэд өөрчлөх төвтэй хандхан зүйтэй гэлээ. Үүнтэй холбогдуулан дараах мэдээллийг бид бэлтгэлээ. За өнөөдөр бол Дархуул аймгийн дулааны одоо сүлжээ төрөмж төвцөд компани бол одоо үндсэн горим үйл ажиллагаа бол хийм явж байна. За үйлдвэрээсээ бол одоо диспетчерийн үндэсний төвөөс өгөгдөж байгаа горимоор бол параметруудаа барьж одоо нийт хотынхоо иргэдийн дулаан гамжийг бол хангаж ажиллаж байна. Манайтай холбоотой халаалт халуустай холбоотой гомдол одоо мэдээллийг бол манай одоо шуурхай үйлчлэгээний хэсэг буюу Шин дарханд байрладаг дулаан урилах төв дээр байрлаж байгаа хэсэгт биеэр очих болон утсаар өгдөг. Энэ бол 77 7700 гэсэн ийм утсаар бол дуудлага мэдээллүүдийг өгч дуудлага өгч ажиллаж болно. За дуудлага бол мэдээж мэргэжлийн байгууллагад хандах ёстой. За мэргэжлийн байгууллагад хандаж дуудлага бүртгэлжүүлж алавжуулаад тэндээс одоо мэргэжлийн хүмүүс бол очиж үйлчилдэг. За тухайн дуудлага өгөхдөө юу гэдгийг одоо ямар хүсэлтэй байгаагаа бол бас тодорхой хэлж болно. Барилгын болон өөрийн орон сууцныхаа дулаан алдагдлыг хэмжүүлэхдээ одоо цонх хаалгууд одоо хан тааз байдаг юм уу те барилгын хийцлээс дулаан алдагдал маань хаана байна гэдгээ бас манай компанид хандаж тодруулж болно. За мөн одоо юу гэдгийг дулаан одоо муу байна, халахгүй байна, одоо ямар шалтгаан байна гэдэг нөхцөл байдлаа бас очиж тодорхойлуулж болно. Ер нь бол дулаангүй байна, халахгүй байна гэдэг асуудал бол олон талтай байдаг. За ер нь бол орон сууцны нийтийн зориулалттай байранд бол сууц өмшигчдийн холбоо гэдэг бас байгууллага ажиллаж байгаа. За энэ нь бол одоо бас хуулиараа манай компаниас зааглагдсан бас шугам шүлжээ хариуцж ажилладаг ийм үүрэгтэй байдаг. За мөн дулааны шугам шүлжээний өөрийн бас эзэмшлийн шугам тоноглогод бас мөн байдаг. За дээр нь бас одоо оршин суугчдын өөрийнх нь хувийн өмчлөлт бас байгаа энэ халаалт халуустай холбоотой тоноглогод байдаг. Тэгэхээр эдгээрээс альнаас шалтгаалж одоо гарч байгаа одоо дулаангүй болж гин халуусгүй болж гин ч гэдэг юм уу те ийм өндөрлүүд байна гэдгийг нь бол очиж мэргэжлийн хүнээр бол тогтоолох шаардлагатай байдаг. Тэгэхээр хаанаа ер нь бол одоо яг хуу хэрэглэгчд маань бас нэг анхаарахад бол сүүлийн үед яг хуу зүгээр халахгүй байна, хөрөхгүй байна гэхээр дулааны шугам шүлжээний одоо үйл ажиллагаанаас болоод шалтгаалаад халахгүй байна ч гэдэг юм уу аль нэгийг зааглаж ойлгохгүйгээр ингэж шууд одоо мэдээл юу гэдгийг цахим хэрэгслэр ч юм одоо ингэж одоо хамаагүй бас бичээд байна л да. Тэгэхээр миний түрүүн хэлсэнчлэн яг халаалт хэрэгцээний алуус долж байгаа шалтгаанууд бол олон төрөл байдаг. Тэгээд айл өрхөд өөрсөнд нь одоо явж байгаа шугам тоноглол дээр бүхэлдрлүү яаж болж байна. За буруу зүрхүү схемийн холболтууд байж болж байна. Орон сууцны зойрын давхарт байгаа сууц өмшигчдийн холбоотой эзэмшлийн шугам дээр бас асуудал байж болж байна те. Энэ болгоноос одоо шалтгаалдаг учраас мэргэжлийн байгууллагатай хандаад аль нь үйлчлэгээний газарт хамаарч одоо яах вэ гэдгийг бас тодруулуулад авчихсан зүйтэй. Тэгэхгүй болохоор ингээд бүхэл юмыг одоо дулаан дээр болохгүй ингээд яриад идэг ийм бас ажиглагдж байна. Үзэгч та бүхэнд орон нутгийн чанартай мэдээллүүдэд танилцуулсан бол энэ хэсэгт Дархуу улс илэн төв аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээлэл хүргэх болно.
Үзэгчдэд зориулан бэлтгэн үзүүлдэг Төмөсийн мэдээллийн хөтөлбөр маань шинэхэн дугаараараа шуурхай онцлог мэдээллүүдэд танилцууллаа. Маргааш шинэ цагтаа шинэ дугаараараа эргүүлзээ баяр та үзэгчдээ.